За окей. За алт. За станаг 4 сар гарснаас хойш. За ер нь 3 сарын 11-ээс авах болоод энэ дай гэсэн хэдүүлээ алтаал ер нь жоохон гүнзгий яриад энэний эргэн тойронд байгаа мэдээж газрын тос долларын индекс за хувьцааны зах зээлүүд индекс гэх мэтчлэн энэ ач холбогдолтой байгаа хэдэн бүтээгдэхүүнүүдээр л өнөөдөр яриа гэж бодлоо. За тэгээд хүмүүс дийлэнх нь бүгдээрээ л алтан дээр арилжаа хийгээд байдаг учраас алтыг илүү суур гараад явчих гэж бодож байна. Вебинар эхлэхээс өмнө би бас нэг мэдээллийн чанартай юм хүргэх хий. За 3 сарын эхэнд намад скул дээр намад 100 арилжааны ментор арилжааны сургалт ментор хөтөлбөр нэртэйгээр намад 100 нэртэйгээр бол эхлээд явж байгаа. Ер нь бол эхний нэг сар хагас явж байна. За ер нь сүүлийн үед нэг 2-7 хоногийн хугацаанд өнгөрсөн 7 хоногоор одоо дундуур нэмэлтээр орж ирэх хүсэлтэй байгаа хүмүүс мөлийн гарч ирээд холбогдоод байгаатай холбогдуулаад энэний дундуур нэмэлт хэлсэлт авах гэж байгаа. Энэ нэмэлт хэлсэлт нь маш богинохон хугацаанд буюу эх 7 хоногийн 4 сарын 16 хүртэл үргэлжлэх юм шүү. За яагаад нэмэлт хэлсэлт ямар нэгэн хөтөлбөрийн дундуур авч болох боломж бүрдсэн бэ гэхээр нэгдүгээр энэний өмнө орсон бүх онлайн хичээлүүд чухал гэсэн хичээлүүд бүгдээрээ бичигдээд хадгалагдаад үлдчихсэн байгаа болохоор хэрвээ та дундуур нь орж ирэх юм бол хичээлээ нөхөр үзэх боломжтой болохоор юм дундуур нь орж иж болно гэсэн үг, гүйцэд авах гэсэн үг. За тэгээд яг нөгөө энэ хөтөлбөрийн бас нэг чухал ач холбогдолтой өмнө миний хийжсэн хөтөлбөрүүдээс арай өөр нь юу вэ гэхээр арга барилыг би тухайн хүний өөрийнх нь ашигладаг арга барил дээр илүү одоо зөвлөгөө өгч сайжруулж явдаг байсан бол энэ удаагийнхаар шууд өөрийнхөө арга барилыг зааж өгч байгаа энэ илүү ач холбогдолтой байгаад байгаа. Тэгэхээр яг энэ тэр хичээлүүд маань системтэйгээр орж эхлэегүй байгаа. Энэ эх 7 хоногийн буюу 4 сарын 16-наас 16-ны өдрөөс эхлээд тухайн хичээлүүд маань ороод эхлэх учраас тэрнээсээ өмнө нэмэлт одоо эсэлт авж байгаа гэдгийг ямарсан энэ мэдээллийг дамжуулчих тий. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол энэ формыг нь байж байгаа скул за хэрвээ энэ бичлэг YouTube дээр орох юм бол доор нь форм яг энэ бүртгүүлэх форм буюу дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой энэ юу линкийг нь би оруулчихна. За ерөнхий мэдээллийг өгөх юм бол за хоёр шаттай явагдаж байгаа. Эхний шат нь бол 6 сарын 30-ны хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд миний зүгээс заагдах боломжтой бүх хичээлүүд хөтөлбөрт суулгаад орчихсон байгаа. Хөтөлбөрт хичээлүүд нь бүгдээр ороод дуусчих. За тэгээд үүний дараагаар 2 дугаар шат нь өөрөө 8 сарын дундаас эхлээд он дуустал за суралцсан залуучууд маань өөрсдөө өөрийн арилжааны систем болгож хувиргаад за тэрэн дээрээ өөрсдөө арилжааны журналаа хөтлөд ментор үнэ төлбөргүй оноо дуустал ингээд явах ийм 2 үе шаттай хөтөлбөр байгаа шүү. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол энэ линк рүү дараад ороод хараарай. За хэрвээ та скул дотроо байдаг бол энэ дотор яг одоо би энэ постыг ингээд дарчих яа. За эхлээд хэдүүлээ одооныхоо энэ чартыг харж эх 7 хоногийн 5 гарахаас өмнө ер нь энэ геополитикийн асуудал эхлснээс хойш юу болоод өнгөрөө гэдгийг нэг эргээд харах ёстой юм шиг санагдаад байгаа. За хэдүүлээ бүгдээрээ л нэг дайн болох гэж байна. Алт ер нь ингээд дахиад цаашаа үргэлжлээд өснө гэдэг хүлээлттэй байсан. За дийлэнх хэрэгтэл арилжаачдын хүлээлт бол алт цаашаа ингээд ерөөсөө all time high хийгээд за энэ дайны юугаар үргэлжлүүлэл ерөөсөө пум гэж өсөх юм байна гэсэн хүлээлттэй байсан бол шал эсрэг дүр зурглал бий болсон. За яагаад дайн эхлээд алт унсан байж болох вэ гэдэг шалтгаанаар хэдүүлээ бас өнөөдөр үргэлжлүүлээд ярина. За ер нь за 3 сарын 1-ний өдөр ер нь эхэлсэн юм байлаа шүү дээ. За ингээд 28-ны өдөр хасаа өдөр байж дараад наан рүүмрээр ер нь бол алт гаптай өсөд за тэгээ буцаад ерөнхийдөө тухайн мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш за Америк оролцож эхэлсэн цагаас хойш Трамп мэдээлэл хийж эхэлсэн цагаас хойш ерөөсөө алт тэрнээс хойшоо тухайн үеэсээ одоо шинэ хай тогтоогоогүй харин ч low буюу хямдхан үнүүд discounted price-ууд руугаа унаад явж байгаа. Тэрнээс дэшиг бол ерөөсөө уналтын чиг хандлага руу хөдөлгөөнүүд явж байгаа гэдэг бол залтан дээр арилж хийж байгаа та бүхэн бүгдээ мэдж байгаа бах. За яагаад гэдэг юм шиг. За мик агараа. Түрүүн сануулсан те микнүүдээ сагааж аваа. Юу бичигдэж байгаа учраас. За хэдүүлээ хамгийн нэгдүгээр тэнийг авчирнаа. За buy the rumor sell the news effect гэж байдаг гэж. Тэ. Энийг ер нь арилжааны зах зээл дээр нэлээд удаан одоо арилжаа хийгээд явж исэн хүмүүс бол энийг баг мэдэндээ мэдээгээр зардаг rumor буюу одоо нөгөө юу лээ шигнээ яриа юугаар гэдэг лээ. Энийг одоо монголоор нөгөө хэлдэг үг нь юу байдаг лээ те. Хөдөлтөж авчаад тий яг мэдээгээр бол зардгаа гэдэг ийм эффект орсон байх магадaltaй гэдэг ихний юу. За дайнгинт эхэлсэн юм шиг харагдаж байгаа боловч энэ задлага өгөх нь ойлгохын тулд зах зээл үндсэндээ 1-2 7 хоногийн өмнө эрсдлийн прайс шингээсэн байдаг гэж. Аль үжээ ньюс тухайн мэдээлэл гарахаас өмнө ерөнхий энэ зах зээл дээр олдож байгаа томчууд яг ерөнхий одоо Америкийн за энэ мөргөлдөөнд оролцоод байгаа улсууд аль үжээ одоо юу гэдгийг хөдөлгөөнүүдийг хийгээд эхэлчихсэн байсан учраас энэ дээр арилжаа хийдэг хедж фанд сангууд за төв банкуд магадгүй яг энэ эрсдлийг тооцоолж үзээд урьдчилаад алт руу төрүүлээд одоо алтын одоо лонг арилжаа буюу худалдаан алт руу шилжчихсэн байсан. За тэгээ яг мэдээ гарах үеэр эргээд
одоо нэг яг мэдээгээр өөрөө эсрэг зүгрүү нэг бол дээшээгээ spike тий магадгүй нэг тийшээгээ заад энэ өөрөө доошоогоо дээшээгээ буюу унах хүсэлт аль нэг хөлөөнж анзаарагдчих байж болно. Ямар нэгэн spike хийчихэд буцаад эсрэг зүгрүүгөө хөдөлдөг иймэрхүү зүй тохиолдол бол зах зээл дээр маш анзаарагддаг. За тэгээд зайн дарал яг мэдээний өмнө одоо тий нөгөө инсайдер арилжаач гэдэг байт юм да. Аливжээ мэдхийг нь мэдээний результат гарахаас өмнө нөгөө нэг хүмүүс мэдсэн байдаг тийм. Одоо энэ зах зээл чинь бас л мэдэн дээр маш их одоо юу гэдгийг мэдээлэл дээр тулгуурласан шийдвэрүүд маш ихээр гарч идэг учраас тухайн мэдээллүүд Америкийн зах зээл дээр одоо жишээлбэл монголчууд дотооддоо за тэр одоо юу гэдгийг тэр төсөл хийгдэж байгаа гэдэг мэдээллийг тухайн мэдээллийн хүрээллийнхэн болол ингээд төрүүлээд мэдчихдэгтэй адилхан энэ зах зээл дээр бас тиймэрхүү мэдээж байж таараа. Тэдгэрүүдийг мэдчихсэн яг байгууллагууд бол одоо юу гэдгийг те inside news-ээр төрүүлж худалдаж аваад яг ингээд мэдээ гарах үеэр ингээд ундаг иймэрхүү зүйл тогтол. Ерөөсө buy the rumor буюу rumor and sell the news гэдэг эффект орж ирсэн байх магадaltaй гэж. Эхний нэг магадлалын талаар. Одоо би 1 2 3 5 юм байна. Тавлан ингэ ярина. Гэхдээ энэ яг заавал 100% яг тэгсэн гэдэг утга санаа биш үү. Энэ дотор нь мэдээж энэ одоо юу гэдэг мэдээллүүдийн дунд өчнөө наанцаа холимог mixed тийм авч болох уус. Mixed сигналуудыг өгсөн тийм мэдээнүүд орж ирж исэн шүү дээ. За тэгээд бүх юм заавал 100% байх албаахгүй. Нэг бол иймэрхүү учир шалтгаануудын улмаас онож өсөж байгаа болов гэдэг миний зүгээс харж байгаа тайлбар гэдээ ойлгож байна. За тухайд. За тэгээд яг дайны зарлагдаад яг мэдээ гарах үед долларын индекс буюу хүчтэй болсон байж магадгүй. За хэдүүлээ долларын индекс рүү ороод арч тий. Дайны зарлагдсанаас хойш долларын индекс унсан юм уу гэдгийг эргээд хэдүүлээ харах хэрэгтэй гэсэн. За яг энэ 2 сарын 28-ны өдөр 3 сарын 2-ны өдөр буюу за яг зарлагдсан өдөр бол ленч байгаа. Яг л мөн ялгаагүй дээшээгээ баг зэргийн гэптэй алт баг зэргийн гэп усуд ингээд уналтын хөдөлгөөн рүү шилжсэн бол долларын индекс өөрөө илүү чангарч явж байгаа. Дур зүрхэл анзаарагдаж байгаа. Хэдүүлээ яг энэ нөгөө ойрох дорнод дүүсээд байгаа мөргөлдөөний нэс хойш буюу сүүлийн сар хагасын хооронд бидний арилжаалдаг бүтээгдэхүүнүүдээр юу болоод өнгөрвөө гэдгийг эхлээд хараад байгаа гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр долларын индекс маань өөрөө өссөн чиг хандлагатай. За одоо баг зэргийн эргээд өсөлтийнхөө дунд үүсчихсэн контролын прайс за ерөнхийдөө эргэж унж ирж байгаа дур зүрхэл байгаа боловч тухайн энэ мөргөлдөөний мэдээлэл гарснаас хойш долларын индекс бол чангарсан гэдэг үзүүлэлттэй байгаа тийм. Эргээд тэр ханшин дээр иргээгүй шүү дээ. Энэс доошоо унаагүй байна гэхээр үндсэндээ дээшээ өссөн гэж харж болохоор байна. За гэхдээ мэдээж нэг одоо юу гэдэг bull run хийгээд тэр чигтээ чангараад явчихсангүй. Тодорхой хэмжээний өсөлтийн дараагаар баланс буюу одоо тийм хажуугийн хөдөлгөөн өөрийнхөө үнцнийг олсон value өсөйг бүрдүүлээд за нэг иймэрхүү бүтц дотор арилжаалагдаад явагдаж байгаа. За гэхдээ чартнаас харахад бол бид нар доллар индексийг өссөн байна гэж харж болохоор байна. За тэгээд саяны алтан дээр яриад байгаа хоёр дахь шалтгаан маань бол одоо тийм алт доллар индекс хоёр чинь өөрөө эсрэг корреляцтай байдаг. Алтыг доллараар худалддаг учраас хоёулаа зэрэг өсөд явж болохгүй тийм. За ерөнхийдөө гэхдээ зарим нэг яг ингэж шууд 100% хэлэхээр амар төвхтэй. Яг тэгэхээр юуны ковидын үед юм бас шал өөр корреляцийнхаа дагуу хөдлөөгүй яг адилхан хөдөлж исэн үеуд бол бас гардаг шүү. Тэгэхээр энийг би нөгөө 100% гэж ирээдүйд 100% гэж бити авч үзээрээ. Ерөнхийдөө уул нь бол логикийн дагуу ингэж хөдөлдөг гэдэг тайлбаруудыг хийж байгаа гэсэн үг шүү. За тэгээд дайн хэлэхэд мэдээж нэг risk of усгал нөгөө долларын индекс рүү ордог. За доллар руу ордог. Яг тэгэхээр эхний 24-48 цагийн дотор бол доллар илүү аюулгүй гэж үздэг юм байна л да хөрөнгө оруулагч нар. За тэгээд долларын индекс маань буюу долларын доллар гэдэг одоо бүтээгдэхүүн буюу currency тий зүйл маань өсөд эхлэхээр чангараад эхлэхээр алт нь өөрөө сулардаг гэдэг энэ корреляцийнхаа дагуу ажилласан байх магадaltaй. За ягаад энийг тайлбарлаад байна вэ гэхээр ахаад хэлээ тий. Дайны мэдээ гарснаас хойш алт унаад байгаа учир шалтгааныг л хайж байгаа гэсэн үг. За 3 дугаарт ямар шалтгаан байж болох гээд байна вэ? За 3 дугаарт за forced liquidation гэж яддаг. Geopolitik нь өөрөө тэнцүү буюу индексүүд унах буюу хувьцааны зах зээлтэй. Ер нь индексүүд ундаг гэж үздэг юм байна л да. За тэгээд ер нь дийлэнх хөрөнгө оруулагч нар equity дээр алдагдал хүлээх, за margin call тохиолдлууд болох ашигтай position хааж алтнаас cash гаргаж авах гэх мэтчлэн ийм дүр зураг хэрэг үзүүлэх юм бол алт нь өөрөө эргээд эргэлтээ алдаад ундаг ийм дүр зураглал гаргадаг гэж байна. За энэ дээр 2020 оны ковидын үед яг ийм зүйл болсон гэж тэмдэглэсэн байна. За хэдүүлээ 2020 оны ковид яг дэлхийн нийтийн цар тахал юм байна гэдэг. Миний санджаагаар бол 5 сарын 11-ний өдөр байлуу да. Би тийг санаадах юм. Би түрүүн тэмдэглэж явж байгаа биш. Биш. За энэ ахаад нэг хөө дараагийн жишээ. За ярахгүй хэдүүлээ. Ковид. За ковидын өсөлт тэнцээ явах. 5 сарын за та энийг бас шалгаад үзээр ер нь 5 сарын эхний 11-ний өдөр санагдаад байна. 11 байна уу 12-ны өдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас за энэ бол ерөөсөө дэлхийн нийтэд хамааралтай юм цар тахлын хэмжээний өвчин байна гэж зарласнаас хойш яг тэр үеүүдээр алт эхлээд унсан шууд өсөж чадаагүй.
За энэ логик гэдүүлээ. Уул нь бол эхлээд одоо тий 19 оныхоо төгсгөлөөс ковидын одоо ковид байна гэж мэдхээс өмнө гэсэн үг шүү дээ. 19 оны 12 сард бол дөнгөж хятадд 1-2 кейс нэм бичигдээд явж ирснийг сайн санаж байна. Тэгээ үргэлжилж явж байгаад за он гарсны дараагаар 1-2 сарын үеүүд дээр илүү нөгөө кейсүүд бүртгэгдэж явж байгаад finally марч гэдэг чинь заавчлаараа 5 сар биш 3 сар юм биш үү. За 3 сарын 11-ний өдрүүдээр цар тахлыг дэлхийн нийтийн агуулмжтай байна гэдгийг зарлаад эхний ханшных нь өөр price action өөр алт унчаад дараа нь өссөн байгаа. Энэ нэг логик. За шууд өсөлтийг хийгээгүй шүү дээ. Бид нар нөгөө алт өснө дайм болж байгаа юм чи өснө гэж бодоод байдаг. Эхний хөдөлгөөн нь уналтын хөдөлгөөн байж таарсан байх нэ. За тийм байна уу. За тэнгуүтэ дараагийн бас нэг миний авмаар байгаа жишээ нь Украин Орос Украин руу одоо цэрэг хөдөлгөөж яг Дани хөдөлгөөнийг эхлүүлсэн шүү дээ. 2022 оны 2 сарын 24-ний өдөр. За энэ бол юун дээр байж байгаа учраас та Google-д харчаад юуг гэдтэй. За алт ковидын үеэр өсөж явж байгаа. За хэрвээ санаж байгаа бол нөгөө нэг баахан нөгөө ерөндөг буюу вакцины араас хөцөлт бол нэг тэр үеүүдээр алт бол яг ерөнхий консультацийн хөдөлгөөн рүү орчихсон. Эргээд хүчтэй өсөж чадахгүй байгаа гэсэн үе. За тэгээд ер нь энэ Украин болон Оросын байлдааны мөргөлдөөний шинж чанартай юм болоод эхлэхээс өмнө румрээр өсөж явж байгаад за тухайн үедээ спайк гэж дэшегээ хүчтэй өсөнгүүтээ эргээд бид нар харах юм бол алт тодорхой хэмжээнд буцаад унсан баг. Шууд нэг тийшээгээ өсөөгүй. Тэгэхээр энийг би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр дайн гэхээр л ерөөс алт тэр чигтээ галзуур талаа өсөд явдаг гэдэг энэ логик энэ зах зээл чинь өөрөө саяны 5 жилийн дунд болсон ганц хоёрхан кейсээр ингээд баталж харуулад байна. Дайн болохоор л алт шууд өснө гэдэг ойлголтыг шууд эвдэж шүү. Ийм кейсүүд бас байна шүү. Шууд тийм 100% өсдөг зүйл биш юм биш үү гэдгийг бид нар эргээд нэг ойлгох хэрэгтэй юм байна гэдгийг тайлбарлах гэж оролцож байгаа гэсэн. За тэгээд мэдээж тодорхой хэмжээний хугацаанд энэ чинь 2022 оны 2 сард эхэлсэн бол бүр миллион доош унсан. Тэ? Энэ чинь оны төгсгөл хүртэл 11 сарын хүртэл унж явж байгаад эргээд өсөлтийн тренд рүү орохдоо чинь ойролцоогоор ингээд 11 сар буюу тэ бараг жилийн хугацаанд зарцуулж хийж ингэж явж ирсэн. За нэг ийм дүр зураг сонирхолтой. Бид нар одоо ингээд нөгөө өмнөх түүхүүдээс өмнөх чартан дээр ажиллаж байгаа юм бол түүх хэрэгэн давтагддаг гэдэг нэг иймэрхүү одоо логик дээр тулгуурлаж техник шинжилгээний ярилцсан анализ хийж шийдвэр гаргадаг хүмүүс энийг бас ойлгож явах хэрэгтэй гэдэг утгаараа яриад байгаа гэсэн. За тэгээд сая бас л мөн ялгаагүй те. За энэ донд өчнөө жишээнүүд байгаа шүү. Өчнөө жишээнүүд гарч болно. Энэ яг саяхан 3 сард эхэлсэн юу юм уу гэхээр бас үгүй те. Өмнө нь яг энэ дундад ойрох дорнодын юу нь бол бүр аль үшээ хэдэн жилийн өмнөөс явж илсэн зүйл. За тэгээд сая бүр Америк улс яг энэтэй бүр гар бие оролцоод ингээд эхэллээ гэдэг дээр бас л бүгдээрээ ялгаа байхгүй. Алт өснө гэж бүгдээрээ нэг өсөлтийн хүлээлттэй юм эсрэгээр унж байгаа. Энийг л тайлбарлах гэдэг. Тэгэхээр ирээдүйд хэдүүлээ дайм болно гэхэлэнгүүт бүгдээрээ нэг лонгийн позишн бэлдээл дансаа зэниглээ тухайн үед нь бүгдээрээ одоо бай орж лашиг хийх гал галзуурах гад ингэж нэг талыг харсан иймэрхүү шийдвэрүүд гаргах гад оролдох юм бол алтан дээр чинь бас нэг иймэрхүү зүйл тогтол байдаг юм биш үү гэдгийг санах хэрэгтэй гэсэн үг. За дөрөвдүгээр. За yield spike буюу за дайм болох үеэр нөгөө нэг инфляцийн түвшин өндөр болно гэдэг fear байдаг. Ямар ч дайны үеэр инфляц бол галзуу байдаг тийм. Дэлхийн 1-р дан 2-р дайны үеүүдээр инфляцийн түвшин бол тэнгэртэй тулсан үеуд байдаг. Нөгөө Great Depression-ийн үе гэдэг байгаа шүү дээ. За энийг хитрхи бүр гүнзгий тайлбарлах юм бол өнөөдөр хэдүүлээ маш урт зөрчлөг. За тэгээ багтахгүй болох байх. За тэгээд яг энэ үетэйгээ харьцуулаад үзэх юм хэрвээ нефт огцон өссөн бол одоо энэ геополитикийн асуудалтай хамаатуулж ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Инфляцийн мэдээж нефт өсөж байгаа юм чи инфляцийн хүлээлт илүү өндөр болно гэсэн одоо хүлээлт нэмэгдсэн байх нь. За эсрэгээр бондын өгөөж өсдөг. За яг ингээд real yield төр хугацаанд дээшилнэ гэдэг нь одоо нөгөө төр хугацааны бодит ашиг нь ингээд нэмэгдээд эхлэх юм бол эсрэгээр яг нь алтан өөрөө энэ бондын өгөөжтэй эсрэг буюу сөрөг корреляцтай байдаг учраас алт унах чиг хандлагатай байдаг. За нэг иймэрхүү логиктой тайлбар орчиж болж байгаа. За ийм байж болсон байх нэ гэд төлөө аваад үзчих. За тавтах нь position hit overcrowded буюу за алт тэртээ тэргүүл бид нар мэднэ тий. Өнгөрсөн 25 онд жонгоо хүчтэй өсөлттэй явсан. All time high-уудыг бүр хэдэн ч удаа тогтоож ижийн ханшин дээр ирв те 5600 700 гэдэг ханшин дээр ирсэн. За тэгээд харьцангуй докторчлалтай хөдөлгөөнд дунд явж байхдаа дахин энэ одоо л нэг докторчхнуудаа гэлсэн ийм хүлээлттэй байсан чинь дахин иймэрхүү мөргөлдөөний геополитикийн асуудлууд улам хурцтаж орж ирсэн. 3-4 орныг хамарсан. За тэгээд цаашлаад энэ иргэн тойронд байгаа орнууд ч гэсэн нэлээд хамааралтай болж эхэлсэн. За мэдээж энэ асуудлууд бол илүү нэг газрын тосон дээр илүү волюмтай байсан гэх мэтсэн. За энийг эхлээд хэдүүлээ. Хитрхи их олон одоо overcrowded буюу дийлэнх чиг хандлах нь buying position-ыг барьж исэн. За энэнгээрээ одоо long
squeeze гэж ярьдаг. Энэ дундаас нөгөө liquidity sweep-ийг хийж өгөөд яг энэ томчуудын хийдэг бас нэг арга л да. Тэгээ хангалттай нөгөө нэг позишныг барих чадваргүй, балансын тэм чадваргүй нөхдүүдийг энэ лонгийн урт хугацааны лонгийн арилжаанаас гаргаж өгч жагаад өөрсдөө цаашаага дараагийнхаа хөдөлгөөнийг үргэлжлүүлдэг. Энэ хугацаанд long squeeze гэж нэрлэдэг байгаа тийм. Шинээр өөртөө триггер хийж ордог. За энэ хугацаанд weak long-уудыг гаргана буюу одоо нөгөө тий арилжаага цаашид барих боломжгүй унах тусам энэ margin call болно дундаас нь тий margin call-ын бүр шахалт орж ирдэг шүү дээ. Сая бол нэг хэд хэдэн юунууд дээр гарч ирлээ шүү дээ. Мөнгө газрын тос алтнууд дээр зарим брокерүүд дээр бол гарч ирсэн тийм хэтэрхий их volatile өндөр хөдөлгөөнүүд бий болоод эхлэнгүүт арилжааны sizing, лотны грэний контрактны sizing хүртэл багасж ирсэн. Иймэрхүү зүйл тохиолдлууд бол гарч ирсэн. Тэрнгээс хамаарад нөгөө leverage нь багасаад эхлэнгүүт зарим нэг хүмүүсийн барьж исэн position size нь хэрвээ эсрэг зүг рүү хөдлөх юм бол ялцчгүй margin call болох бүр ингээд бүр шахалтан арилжаанаасаа бүр гарахаас өөр аргагүйд хүрдэг. Иймэрхүү тохиолдлууд гарч ирдэг энэ арилжааны цаана. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд босноос хамааралтайгаар яг энэ процесс нь одоо юу гэдгийг алтны бас унах юун дахиад нэг нэмэлт тулгуур болж өгсөн, нэмэлт нөхцөл болж өгсөн. Гэх мэтчлэн иймэрхүү шат дараасан энэ уналтуудыг ингэж тайлбарлаж болж байгаа юм билээ. За тэгээ мэдээж хэтэрхий өндөр хай юунууд дээр бол нөгөө take profit буюу доороос позишнтэй байсан хүмүүс те нөгөө нэг ньюсийг ямар гарахыг мэдж байгаа таамаглаж исэн хүмүүс бол rumor-ээр нь хөдөлж авчаад яг headline гарах үед бол short-о хийчихдэг гэдэг. Short хийнэ гэдэг чинь үндсэндээ take profit-о хийж байгаа тэр зураглал чинь хамгийн нэгдүгээр тайлбарсан тэр зүйлүүд гэсэн үг шүү. За гэх мэтчлэн иймэрхүү 5 учир шалтгаанаас болоод алтыг унж байгаа гэж ойлгох гэдэг. За хэрвээ хамгийн сүүлийнх нь би бас энийг ахиж хэдүүлээ ярих хэрэгтэй болно. Хэрвээ энэ smart money юунууд те томчууд яг энэ сангууд хэрвээ энэ чанаргүй лонгуудыг squeeze хийж гаргачаад liquidation болгож liquidity sweep хийж гаргачаад өөртөө дараагийн юун дээр мортох гэж нүгдэг иймэрхүү хөдөлгөөнүүдийг дараагаар нь одоо хэдүүлээ одоо гэдэг таамаглаж болох гэдэг юм. Гэхдээ энэ нь мэдээж 100% биш. Энийг хэдүүлээ яаж цаашдаа ухаалгаар одоо гэдэг ямархуу арилжааны байрлалууд дээр нөхцлүүд дээр хэрвээ саяны яриад байгаа нөхцөл байдал бий болох юм бол яаж мордож болох вэ? Тэ яаж цугтаа галт тэргэнд нь сууж болох вэ гэдэг техник шинжилгээнд дээрээс нэг хэд хэдэн нөхцлүүдийг хүлээж агаад юуны төгсгөлд бас хэдүүлээ ярилцах шаардлагатай болов уу гэж бодож байна. За тэгээд алтны техник шинжилгээг хэдүүлээ үргэлжлүүлээд яана энэс өмнө мөн бас нэг 6 дахь нэг гол шалтгаан бол алт нөгөө волюмгүй ингээ хүчтэй унаад байгаа бас нэг 6 дахь шалтгаан нь юу вэ гэхээр яг энэ геополитикийн асуудал нь өөрөө газрын тостой шууд хамааралтай газар тий. Одоо бүгдээрээ бол сонсоод мэдээлэл одоо нэг саяны сар хагасын хугацаанд арилжаа хийжсэн бол хормозын хоолой гэдэг үгийг бол бүгдээрээ хаана байдгийг сонсоод хаана байдгийг ямар хамааралтай гэдгийг мэдээд авсан байх гэж найдаж байна. За ерөнхийдөө бол дэлхийн одоо тий газрын тос нийлүүлэлтийн 20% хангадаг ийм нийлүүлэлтийг нь орж гардаг ийм газар байгаад. Тэгэхээр эн чинь шууд одоо сүүлийн үед энэ яг газрын тосны чартыг харж байгаа юм бол илт мэдгэцгүүцтэй хэдүүлээ daily дээр тавьж байгаад харж байна. Илт мэдгэцгүүц ханшинд өөрчлөлт болсон, орсон. За мэдээлэлүүдтэйг ойрхон байгаа хүмүүс бол энийг бол мэдчих хэвээр. 3 сарын эхний одоо нэгэнд зарлагдсан юунаас хойшоогоо яасан. Алт бол тухайгүй алт гинэ. Алтыг ярьсаар байгаа алт гэдэг болчих. Газрын тос бол barrel буюу торох газрын тос $65. Одоо энэ арилжаалагддаг бас мөлнийхөө VTI буюу Америкийн шүү. Brent гэдэг Brent нь болохоор Европоос Англиасаа үйлдвэрлэдэг болохоор нэг хоёр өөр нэршилтэй газрын тосны бүтээгдэхүүний хувьд бол за яг энэ VTI нь бол $65 үнэлэгдэжсэн бол сая spike-аар бол мэдж байгаа бараг $120 шахлаа гэх мэтчлэн шууд хамаг volume энэ дээр орж ирж байгаа бүх хөрөнгө оруулагчдын анхаарлыг ийшээгээ татж байгаа гэх мэтчлэнгээр бас тайлбарлаж болох гэдэг. За тэгээ бусад зах зээл. За түрүү нөгөө ярианууд дээр алтны унж байгаа бас нэг шалтгаанууд дээр яасан те нөгөө индексүүд бас ундаг гэдэг. За хэдүүлээ Nasdaq 500, Dow Jones гэдэг яг энэ хувьцааны зах зээлүүд яг юу болсны дараагаар за одоо бол эргээд сая сүүлийн за 4 сар гарснаас хойш нэг хилцэр хийж байгаатай холбогдлоо эргэж hope гарч ирж одоо тий ихтгэл найдвар үнэмшил гарч ирж эргэж өсөж гарч ирсэн байгаа боловч яг үндсэндээ 3 сарын эхний 7 хоногудаар ханш бол энэ чинь явжсэн 3 сарын 4-нд бол энэ чинь явжсэн. За энэс хойшоо үндсэндээ бас л унсан гэсэн үг. Хувьцааны зах зээл, индексийн зах зээл бол уналд орж ирсэн байх гэдэг. Гэх мэтчлэн саяны яриад байгаа 5 шалтгаанууд чинь зах зээлүүд дээр бий болсон яг тэр зүй тогтлуудыг л яг тайлж харж болж байна л гэсэн үг. Тайлбар нь энэ байна уу да гэж бол анзаарах гад байгаа юм. За at least миний хувьд те. За өөр мэрэгжлийн хүмүүсүүд бас өөр өөрсдийн гэсэн бодол үзэл бодолтой байгаа бах. Гэхдээ одоо юу гэдгийг хүн болгон харилцан адилгүй тайлбарлаж байгаа бах. Нэмж хэлэхэд би өөрөө мэрэгжлийн хүн биш. Энийг дандаа нөгөө одоо юу гэдгийг өөрийнхөө уншиж харж байгаа мэдээлэл
нэг хэдэн жил нөгөө суур шинжилгээ хийж харьцуулж үзсний өөрийнхөө туршлаган дээр тулгуурласан л нэг юм тайлбарууд шүү гэдгийг ойлгохоор илүү фундаментал ойлголтуудыг судлахыг хүсэж байгаа ийм залуучууд байх юм бол өөрсдөө бас цаг хугацаа зарцуулаад геополитикийн асуудлууд за цаашлаад бүр энэ мөнгөний бодлого зах зээл одоо ямар мэдээгээр юу нөлөөлтийн доллар индекст нь юу нөлөөлтийн гэх мэтчлэн юмнуудыг илүү өөрсдөө цаг зав гаргаж ухаж судлуул бас илүү зүгээр байгаад байдаг шүү. За тэгээд газрын тос дээр явах вэ? За газрын тос дээр улбарлаад хэдүүлээ сая нэг сүүлийн 4 сар гарснаас хойшоо юу болоод өнгөрснийг бас нэг ахаад ярилцахгүй бол нэг апдейтлээд эргээд харахгүй бол бас болохгүй болчиход байгаа юм аа. За үндсэндээ сүүлийн үед бид нар мэдж байгаа. За маш ойрхон мэдээлэлтэйг холбоотой байгаа хараад явж байгаа хүмүүс бол энэ хэдэн юмнуудыг бол наадаар хэлүүлтгүүл мэдчихлэх хэвээр л доо. За 4 сар гарснаас хойш нэг яасан те Трамп нэг мэдээлэл хийгээд за 48 цагийн хугацааг өстө хормозын хоолойг нэхгүй бол илүү хүчтэй үйл ажиллагаа явуулна өстө бөмбөгдлөө барьлаа гэж нэг одоо нэлээд дарамтсан тийм айцын төгшөөр яасан нэг тийм мэдээлэл хийсэн тий. За 4 сар яг энэ ихний үеүүдээр за тэр үеүүдээр нь мэдээж юу ойл бас дараагийн түвшин хүртлээр өссөн. За ер нь тогтоод байсан юмыг өсгсөн учир шалтгаануудыг 4 сараас хойш явахд юм тайлбарлаж хэлж байгаа шүү. За сүүлийн үед хамгийн сүүлийн үед бидний мэдхээр энэ 4 сарын 7-8 өнгөрсөн 7 хоногт болсон зүйл шүү дээ тий. Ceasefire буюу нэг 12-7 хоногийн хугацаатай энэ хоёр төр ч өстой чухал хоорондоо яриа хэлцэр хийгээд болоод энэ бүтээд энэ хийж байгаа болчлоо бүтчлээгээд 7-нд нь нэлээд одоо шахуу хэлцэрүүд хийж явж байгаа гэж 8-наас нь хэрэгжиж эхэлсэн шүү дээ. За тэгээд яг хэрэгжиж эхэллээ гэдэг энийг одоо нөгөө хэрэгжүүлэлт нь эхлэнгүүт газрын тос яг 8-даа буцаад шөндөө унсан те Нью-Йоркийн зах зээлээр байх шиг санагдаад байна. За ингээд ерөөсөө яг нэг мэдээ driven буюу яг энэ fundamental ойлгоод headline driven зах зээл ерөөсөө яваад байгаа шүү. Энд нэг тийм амар тийм одоо юу гэх юм яг эрэлт нийлүүлэлтийн зарчимтай холбогдлолтой гэхээсээ илүүтэйгээр шууд энэ fundamental сүүлийн үед гарч байгаа мэдээлэлтэй холбоотой ийм одоо volatile буюу савлгаа хөдөлгөөн ихтэй зах зээлд айдсын хинэ агийн мика хахгүй бол эргэлзээтэй өндөртэй ийм зах зээл орж ирээд байгаа учраас зах зээл чинь өөрөө нэг тийшээгээ чиглэлтэй хөдөлгөөн гаргах гэхээс илүүтэйгээр нэг төвшөнд хүрсэн бол эргээд унах хөдөлгөөн нь хүртэл маш өндөр богинохон хугацаанд хурдан савлгаатай хүчтэй ингээд амархан унж өсөд яваад байгааг бол сүүлийн үед анзаарж байгаа баг. За тэгээд нэг 14 хоногийн хооронд стажийнхэн супер өвчин төгөлдөр болчихлоо гэдэг ингээд ceasefire чи юуг одоо саяны хагас тунцааны хооронд бол яг бүрэн хэрэгжихгүй байгаад байна. За Иран талаас бас тэ жижиг мөргөлтүүд орж ирсэн мэдээнүүд орж ирж байна. За Америкд өөрсдөө хормозын хоолойг гарч ирээд тэр нэг газар далаад ор байгаа тэр нэг мин гэж зүйл байгаа шүү дээ. Тэсрэх дэлбэрэх юунуудыг одоо remove хийх буюу одоо юу гэдэг лээ? Одоо салгах итгэхгүй болгох иймэрхүү үйл ажиллагаанд оролцоод эхлүүлчихсэн байгаа гэх мэтчлэн. За яг 7-8-нд хэрэгжиж эхэлсэн ceasefire буюу мөргөлдөөнийг зогсоох хэлцээр яг бүрэн утгаараа 100% өнөөдөр ажиллаж гинэ гэсэн чинь хагас тунцааны хугацаанд бол ажиллаагүй иймэрхүү дүр зургийг анзаарэгдэж байгаа юм шүү. Би яагаад энийг хэлээд байна вэ гэхээр яг иймэрхүү мэдээ drivenтэй холбогдлолтой зах зээл явагдаж байгаа учраас маргааш нэгд өдөр, хоёр дахь өдрүүдээр зах зээл мөн ялгаагүй нэг тийшээ gapтай гарч ирэх. За магадгүй нөгөө бидний харж исэн зүг рүү биш эсрэг зүг рүү хөдлөх гэх мэтчлэн хөдөлгөөнүүд огцон хөдөлгөөнүүд гарч ирэх магадгүй учраас тэрэн дээр бас тэ эрсдлээ бодоод илүү арилжаа хийх яах гэхээс илүүтэйгээр тэр тусмаа нэгд өдрийн арилжааг илүү зах зээлийн bias-ыг тодорхойлоод илүү хүлээцтэй хандахгүй бол маргаашийн headline-ууд за маргаашийн Нью-Йоркийн нээлтийн үеэр тэ маргааш бол одоо хэдүүлээ өнөөдөр шөндөө амарчаад Аз эхлүүл чинь Лондонгоор явах нь Нью-Йорк нэгдтэл ер нь бол мэдэн зах зээл үл ойлгох одоо эргэлзээтэй хөдөлгөөнүүд хийж байгаа яг Нью-Йоркоор бас нэг тийшээгээ явчих магадaltaй гэх мэтчлэн иймэрхүү эрсдлүүд байгаад байгаа учраас хэрвээ та энэ иймэрхүү мэдээ driven цаг үед арилжаанд оролцож байгаа бол заавал эрсдлийн менежменттэй нөгөө нэг сахилах бат гэдэг зүйлүүдэд заавал өөрийн чинь арилжааны систем гэж байгаа бол тэрийг одоо сахилах бат гэдэг юмыг 100% одоо баримталж явахгүй бол нэг л харахад энэ хурдан одоо volatile өндөртэй зах зээл дээр дансыг бол маш хурдан юу яах шатаах маржин колдуулах иймэрхүү эрсдэлтэй нөхцөл байдлууд үүсэж байгаа шүү гэдгийг сануулж хэлэх гээд энийг өнөөдрийн энэ хагас тунцааны болоод байгаа мэдээллүүдийг бас давхар хуваалцлаа. За тэгээд хэдүүлээ алт руугаа эргээд техник шинжилгээ рүү эргээд оръё. 1 минут завсарлаад байгаа. Шинжилгээ өмнө яригдчихсэн алтны зөв тогтлууд дайм болсны дараагаар юу болсон зөв тогтлуудыг хэдүүлээ харсан. За тэгвэл одоо хэдүүлээ мэдээж миний нэг ганц ярьдаг юм байдаг тийм үү. Биднээс алтыг өснө унана гэж таамаглах гадах ямар шаардлага байхгүй. Алт өсгөө өрүүл өснө унахаа өрүүл унана. Бид нэр зөвхөн энэ зах зээл дээр томчуудын гаргаж өгсөн хөдөлгөөний дагуу хариу үйлдэл хийдэг ийм хариу үйлдэл одоо гаргагч ийм ритейл энэ одоо том балаа маш жижигхэн жараахан одоо байгаа. Тэгэхээр заавал тэр уралдаж тэр том
дата анализ статистиктэй тулгуурлаж ажилладаг хүмүүстэй зэрэгцэж энэ зах зээлийг таамаглах гэж удирдах гэж өснө унна гэж өөрийнхөө тархийг нэг блок руу шийдэхийн оронд өсвөл яах юм, унавал яах юм гэдэг хоёр талын төлөвлөгөөл гаргавал бидний хувьд бол хамгийн сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлтгэлтэй, арилжааны гүйцэтгэл төр ч гэсэн илүү өрөөгөөжтэй болоод явчихдаг. За тэгэхээр яг тэрнийхээ дагуу дараагийн 4 сарын 2-7 хоног за энэ мэдээж дундуур нь Трамп мэддэгдэл янз бүрийн юм хийн энэ геополитикийн асуудлууд бас нэг тийшээгээ дундуур нь 7 хоногт л 1-2 удаа мэддэгдэл гарч зах зээлийг самарж байгаа юм нөхцөл байдалд бол хэдүүлээ нэг тийм өсөн унана гэдэг хүлээлт гаргахгүйгээр тэгвэл яг ингүүл яах вэ гэсэн нэг төлөвлөгөөнүүдээ би хуваалцаадах гэж бодлоо. За тэгэхийн тулд алт өмнө нь нөгөө all time high ханш хийснийхаа дараагаар илүү докторчлалтай байсан энэ хөдөлгөөнийг нэг хараад авах хэрэгтэй гэсэн. За яг энэ Америкийн нэгдсэн улсын Иран, Израиль ингээд гурвалсан орны юу гарахаас өмнө бол мэдээж бид нар алтыг бол нэлээ all time high ханшин өсөлт хонолтын дараагаар энэ бүс дээр илүү доктортой value area үүсгээд явах болов гэсэн хүлээлттэй байсан боловч мэдээж доошоос стрэ гарсан. За одоо нөгөө уналтын хөдөлгөөнөөс юунууд тэ илүү buy volume-онд орж ирээд өсөж байгаа болов уу гэдэг энэ дүр чиглэлийг бол мэдээж зах зээл үзүүлж байна. Гэхдээ за яг энэ өмнөх хөдөлгөөнүүдийг хараад энэ price action-уудыг харах юм бол энэ өөрөө value area zone-оос сэтэлж гарч иж байгаа price action-уудыг харах юм бол энэнийг дээшээгээ сэтэлж чадахгүй бол дараагийн түвшин хүртэл өсөх магадлалыг хязгаарлаж явах магадaltaй гэж би хувьдаа харж байгаа. За би өөрөө илүү нөгөө market profiling тэ volume profile ашиглаж арилжаа хийдэг учраас зарим нэг ойлгохдохгүй байгаа хүмүүс байх юм бол одоо тийм паттерн арай өөр өнцгөөс харж ярилжаа хийдэг хүмүүс зарим нэг техник шинжилгээ таарахгүй байхыг үгүйсэхгүй шүү. Тэгэхээр авах гэх явахаар хандаад явчаарай. За илүү одоо алтыг би дээшээгээ за энэ хөдөлгөөн үргэлжлээд өснө гэж харахаасаа илүүтэйгээр магадгүй эх 7 хоногудаар унах таамаг хэрвээ гаргаж байгаа бол уналтын одоо сетапн дээр арилжаа хийх төлөвлөгөө гаргах юм бол за яагаад би эхлээд уналтыг харж ийнэ гэхээр хэрвээ алт үргэлжилж өсөхөр бол энийг дээшээгээ хүчтэй сэтэлж гарч ирээд эргэж ордрууд авсны дараагаар волюм хүчтэй үргэлжлүүлэх волюм авсны дараагаар дараагийн хөдөлгөөн рүү шилжих. За хэрвээ тэгж энийг дэше сэтэлж гаргаж ирж чадах юм бол магадгүй энэ шалт таацны хөдөлгөөн буюу тухайн үеийн волюм хөдөлгөөнийг таад руугаа эргээд за 5200 гэдэг хөдөлгөөн рүү хөдлөх боломжтой гэдэг энэ магадлалаа авч үзэхэд одоохондоо энэ миний хараад байгаа эсэргүүцэл авч магадлалтай бүсийг дэше сэтэлж чадаагүй байгаа учраас эхний ээлжинд би шорт харах төлөвлөгөөр орж байгаа гэсэн. За илүү энэ бүтэц маань өөрөө энэ чинээ value area үүсгэх эргээд энэ уналтууд нь энэ зоондоо илүү арилжаалагдах магадлал байгаа учраас би тэгж харж байгаа гэсэн. За гэхдээ мэдээж миний 100% биш болж болно. Тэгэхээр унал яах вэ, эсвэл яах вэ гэдэг арилжаа яригдж байгаа тийм. За хэрвээ уналт бий болж эхлэх юм бол за магадгүй сүүлийн үед яг энэ уналтыг уналтаас эргээд өсөлт хамгийн сүүлд авч явж байгаа том ордруудын захиалга бэлтгэгдсэн байх магадaltaй хөдөлгөөн ч өөрөө энэчнээс үүсэж байгаа гэж авч үзэх юм бол за энийг доотлохоо шалны хөдөлгөөн гэж үзээд за сүүлийн үеийн анзаарагдаад байгаа за нэг арай цагаад жижигрүүлэхгүй бол ойлгомжтой харагдахгүй байх шүү. Эргээд хэдүүлээ энэ volume profile татаж үзээд за ерөнхий одооны ажиллаж байгаа price discovered болсон байгаа бүс чинь иймэрхүү байдалтай явж байгаа гэсэн. За хэрвээ нэгтгэд за магадгүй тэ дэшегээ сэтлээд гараад явахыг үүсэхгүй дээдлэлт нөгөө харж байгаа энийг дэшегээ сэтлэхгүй л гэдэг бүс байгаа учраас за хэрвээ нэгтгэхийн хөдөлгөөн дэшегээ gapтай гараад тэр чигтээ дэшегээ одоо явахгүйгээр Азаар дэшегээ энэ бүс рүү шалгаж авч ичээд хэрвээ Лондонгоор буцаж орж ирэх магадлал тэр хөдөлгөөн нь гарч ирэх юм бол эргэж орж ирэх үед нь эргээд pullback-наас эсвэл энэ чинь үлдэж байгаа уналтанд дунд үлдэж байгаа order block-наас харж байгаа арилжаанд оролцоход ерөөсөө ямар ч шортын төлөвлөгөө гаргахад бол оролдлогын хувьд бол илүү магадлал өндөртэй болоо явчихна. Илүү дэшегээ хөдөлгөөний spike-ыг гаргуулж байгаад буцаад уналтаа хөдөлгөөн тэгээд дагаж гэсэн үг. Одоо шууд энэ нэг 5 дахь зах зээл хаагдсан. Нэгтгэд өөрөө тухайн 7 хоногийнхоо байсыг зах зээл өөрөө гаргаж өгөх гэдэг учраас за сүүлийн үед ч гэсэн яг тийм тохиолдлууд болоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг хүлээж агаад нэгтгэхийн нэлээд Лондонгийн төгсгөлөөр, Нью-Йоркийн нээлтийн дараагаар ч гэдэг юм уу. Тиймэрхүү цаг үеүүдээр илүү хөдөлгөөнүүд гарч ирэх болов уу гэж би зөвхөн хувьдаа хараад байгаа. За мэдээж зах зээл яаж хөдлөхийг маргааш хэдүүлээ хамт харж шүү дээ. За тэгээд энэ бүс рүү хэрвээ илүү удаан хугацаанд арилжаалагдаж эхлэх юм бол энэ бүсийн хооронд илүү value zone үүсэх гэдэг юм уу даа л гэж харж байгаа. За мэдээж саяны дээр дэшегээ spike-тай хөдөлгөөнүүд чинь unfair value unfair ханшаа дээр үүсгээд буцаж орж ирэх тохиолдол гарах юм бол short бид төлөвлөгөө гаргаж ин за доороос тосож явах хэрвээ buy order харж байгаа бол би юуг алтыг 97 хоногт энэ доотлын бүс унаж орж ирэн иртэл ямар ч энэ дунд buy харах ямар ч төлөвлөгөө гаргахгүй. Ягаад гэхээр ерөнхийдөө зах зээл
хилцээрийн дагуу сайн болно гэж үүсээд аль үшээ мэдээнийхээ юугаар нөлөөллөөр зах зээл өөрийгөө дэшегээ өсгөцсөн. Энэний нөлөөлөл аль үшээ орсон. Харин энэ эсрэгээрээ одоо хэрэгжихгүй байна гэдэг хагас насны фундаментал мэдээлэл ойлголтууд гарч ирж байгаа учраас харин ч эсрэгээрээ дээшээ гэхээсээ илүүтэйгээр магадгүй доошоогоо ч гаптай маргааш нэгхийг үүсэхгүй. Хэрвээ доошоогоо гаптай нэгдэж орж ирэх юм бол эргэж гап нөхөлт буюу энэ бүсүүд рүүгээ эргэж pullback үеэр нь дагсан нэг шорт орох төлөвлөгөө гаргаж болж байна. За харин баийг бол дахиад хэлээ би доотлын энэ бүс рүү унаж орж ирэн иртэл бай орлого ер нь ихгүй. Хэдийгээр зах зээл ингээд дээшээгээ за магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөд хүчтэй дээшээгээ өссөд энэ бүс рүүгээ pullback авах үеэр нь дахиад дээшээгээ энэ өмнөх value zone руу орж иж ийн гэдэг одоо сэтлэр ойлголтоор дагсан баяыг барьж авах юугаар нөхцлөө хүлээж агаад энэ эхлээд дээшээгээ хөлгөөнийг гаргуулсныхын дараагаар орно гэхээс шууд яг одоо нэгтгэд нэгдэнгүүт нь Азар нэгдэнгүүт нь шууд арилжаа нэг гэдэг бол нэлээд ер нь өдрөгөө хуруугаа хийж байгаатай адилхан үйлдэл болчих واخ. Тэгэхээр нэлээд харах хэрэгтэй гэсэн үг. Тийм дээшээгээ шууд хөлгөөн гаргаж явдггүй юм бол энэ дунд би ер нь орж ирэх магадлал маш өндөртэй гэж үзэж байгаа учраас дундаас нь баян орлогуудыг ер нь ховорхон хийж үзнэ гэсэн үг. Хэрвээ энэ дунд ямар нэгэн нөхцөл байдал, баян нөхцөл байдал онцгой миний хардаг арилжааны одоо арга барилд тулгуурсан зүйлүүд гарч ирэх орлогууд гарч ирэхгүй бол энэ дунд ер нь баян орлого хийхгүйгээр илүү шортоо харж явж байгаад за тэгээд үнэхээр унж орж ирэх юм бол энэ маань өөрөө одоо энэ нөхцөл байдлыг хэдүүлээ эргээд харъя заяа. Энтэй ер нь мэлэнцтэй хөдөлгөөн гэсэн үг. Яагаад энэ доошоо унж орж ирэх нь хүлээн вэ гэдэг байгаа вэ гэхээр бүтэц үүсээгүй байсан. Ялгаагүй энэ чи бүтэц хангалттай үүсээгүй хөдөлгөөн явж байгаа. За би ингээд аль аль нэг нь харуулж байгаа. Уналт буцаад дээшээ өслөө энэ чинээс аваад явж байгаа хөдөлгөөн дээшээгээ хүчтэй өсчөөд буцаж орж ирж ямар нэгэн тэнцээ дутуу захиалгыг биелүүлж иж зах зээлийнхаа дараагийн дээшээгээ хөдлөх волюм нь орж ирж иж зах зээл дээшээгээ хөдөлж байгаатай адилханаар логикийг би хэрвээ цаашаага за түрүүний 5 дахь нөхцөлийг хэдүүлээ ярьсан шүү дээ. Хэрвээ энэ хөдөлгөөн нь томчуудын энэ чи орсон market liquidity sweep-ийг хийгээд дээшээгээ тэр чигт нь өсгөх гэж байгаа юм бол энэ захиалга томчуудын захиалга ийм амархан богинохон хугацаанд биелэгдэж дуусаагүй байх магадлал маш өндөртэй. Тэгэхээр энэ доор үүсэж байгаа энэ за магадгүй энэс арай дээгүүр энэ тэ за бүр ахаад доошоо гарах юм бол бүр ахаад энэ доотлынхоо энэ бүсүүдээс томчуудын захиалга үлдсэн байх магадaltaй. Шууд тийм том ордруудыг бол бид нэр угаасаа биелүүлж нэг дор биелүүлнэ гэдэг бол угаасаа боломжгүй зүйл байгаа гэдэг. Тэгэхээр энд үлдсэн байгаа захиалгуудыг ирж хамлалтын тэр хөдөлгөөний зүй тогтол шин чанаруудыг бий болгосныхын дараагаар магадгүй дунд цагийн буюу илүү мэд swing арилжаач энэ бүсүүдийг хүлээцтэй хүлээхгүй бол за энэ чинээс л одоо өснө гэд хараад байдаг. За магадгүй тий оролдлогоодоо хийж болно. Гэхдээ эрсдлийн менежменттэй ойрхон стоп-лоссуудаа оролцож үзэхэд бол болохгүй юм бол байхгүй. Ягаад гэвэл магадгүй миний яриад байгаа хөдөлгөөнүүдийн эсрэг зэг тэр чигтээ хайп аваад дээшээ өсчих юм бол энэ чинь оролдож үзэхгүй явдаа гэдэг хүмүүс одоо харамсаад үлдчихэд байдаг. Тэгэхээр магадгүй тэр оролдлогоодоо өөрсдийнхөө арга барилын нөхцөл байдал тулгуурлаад оролдлогоодоо хийж үзэх бол болох юм. Миний хувьд бол өөрийнхөө логикт илүү тэр рүү энэ доотлын бүсүүдээр ирж унахгүйгээр дээшээгээ хөдлөх юм бол би ерөөс араас нь харамсахгүй учраас алтны бай хөдөлгөөнийг би барьж авч чадсангүйтэй гэж харамсаад араас нь орох гээд оролдоод байхгүй учраас миний хувьд бол баян хөдөлгөөнийг хангалттай хүлээх ийм төлөвлөгөөтэй байна л гэж болох хэрэгтэй. Харж байгаа өнцг нь энэ чи тодорхой хэмжээний value zone үүсгэх бах энэ бүсүүд дээр хөдлөөд исэн шиг одоо ингээд яг эдгээр өмнөх value zone үүсэд явж байгаатай адилханаар за магадгүй ойролцоогоор нэг иймэрхүү одоо энэ татж байгаа volume profiling ч юм бол одооных энэ хэрвээ уналтын хөдөлгөөн ийшээгээ илүү уналтын хөдөлгөөнүүд чинь арилжуулагдаад эхлэх юм бол одоо төлөө fixed татаад үзэх юм бол тий машаад одоо энд байгаа хүчтэй нэг point of control байгаа шүү дээ. Энэ чинээсээ энийгээ доошоогоо сэтэлж орж иж чадах юм бол энэ доор байгаа энэ чи байгаа волюмуд руу орж ирэх, энэ чи байгаа дутуу захиалгуудыг биелүүлэх. За тэгээд энэ цаашдаа яваанда хажуугийн хөдөлгөөн болж үүсээд consolidation хөдөлгөөн болох нэг сэтэл бий болж болох юмаа гэдэг юугаар л хүлээнэ гэдэг зүйлийг л ярьж байгаа гэсэн үг шүү дээ. За нэг ийм л байна. За хитрхи нөгөө гүнзгий тайлбарлах гэхээр хамаа замбрааг нөгөө өөрийнхөө арга барилын хамаг үндсэн логик юуг баг сургалтынхаа хамаг юуг одоо хэдхэн минутанд би тайлбарлаж амжиж чадахгүй учраас хитрхи гүнзгий ярихад бол бас учир дутагдaltaй байгаа тань. За миний хүлээж байгаа баян оролт бол нэлээд доороос ингэж хүлээх юм байна. За шортыг эх 7 хоногудаар эхний ээлжинд харах юм байна. Гэхдээ шууд энэ чинь шорт гэхээс илүүтэйгээр энэ чинь нэгтгэхийн хөдөлгөөн гаптай нэгтгэх нүг уу дээшээгээ өсөж үсэх нүг уу гэдгээс нь харж иж ямар арилжааны асуудал үүсгэж иж одоо
шорт орох вэ гэдгийг харах нь. За энэ бичлэг нөгөө YouTube дээр тавигдаж магадгүй учраас ганцхан нөгөө өөрийн арга барил гэхээс илүүтэйгээр хэрвээ нөгөө одоо доо болон паттерн суурьтай арилжааны шийдвэр гаргах гэдэг хүмүүс байх юм бол техник шинжилгээгээр арилжаа хийдэг хүмүүс байх юм бол магадгүй энэ өсөлтийнхөө чаналлын дунд за магадгүй налуунууд янз янз байж болж байгаа маа. За ингээд зурсан ч болно. Энэ налууг ингээд би өөрөө нэг налуун тийм итгэж арилжаа хийхэ болчихсон болохоор энэ бол янз янз зурагддаг. Гэхдээ та өөрөө өөртөөхөө зурдаг одоо тий шийдвэр гаргадаг юугаар харж байгаа бол адаглаад ийшээ нэг доовын эвдрэлтийг нэг лайн итгэх гэхээс илүүтэйгээр хүчтэй доов эвдэрснийхэн дараагаар pullback насан ч гэдэг юм уу. Ийм хөдөлгөөн гаргасны дараагаар шийдвэр гаргахгүй бол энэ нөгөө хөдөлгөөнүүд чинь бас одоо тий за хуурмаг хөдөлгөөн гэж би ярих их дурггүй дээ. Ер нь фейк аут гэж нөгөө яг энэ арга барилыг ашиглаж байгаа хүмүүс нэлээд байдаг. Яг нөгөө яг энэ шулуунда баригдаж шийдвэр гаргаж байгаа учраас хэрэв тийм хөдөлгөөнд өртчих тийм гэмтээ шүү. За тэгээд хэлсэн чинь эсрэгээр нөгөө алт чинь ингээд нэг юм pullback-ны хөдөлгөөнгөө шууд унахаараа хүчтэй унж байгаа хөдөлгөөнүүд бас гаргаад байгаа учраас бүх юм очир дутагдaltaй. Мэдээж нөгөө тухайн арилжаач хүний туршлага өөрийнх нь ордог арга барил бүх юм нөлөөлөх бах. Бүгдээрээ амар сайн гүйцэтгэлтэй арилжаа хийж чадахгүй байгаад байгаа нь мэдээж энэ зах зээлийн ойрын үед хөдөлгөөнтэй одоо юу гэмтэй волатайл хөдөлгөөнүүдтэй нэлээд холбоотой байгаа. Гэхдээ энэ зах зээл дээр иймэрхүү зах зээл дээр анхнаас нь суралцаад арилжаа хийгээ сурсан хүмүүс бол дараагийн ямар ч зах зээлийн ийм ховсон өөрчлөлтөнд бол бэлэн л байх юм боломжтой бас чанга туршлагатай ийм арилжаач бий болчих болов гэж би бас хувьдаа хараад байгаа шүү дээ. За алтан дээр бол ерөнхийдөө тиймэрхүү л төлөвлөгөөтэй байна. За дээшээгээ энэ бүс рүүгээ орж ирэх юм бол алт энэ нэг 5250 гэдэг ханш руу нэлээд тэмүүлэх ийшээгийн сорон руугаа татагдах иймэрхүү хөдөлгөөнө гаргаа явчих бах. За би бас яагаад уналтыг бас хараад байна вэхээр алтан дээр хэрвээ та удаан хугацаанд арилжаа хийдэг бол алтны нэг улирлын өсөлт уналтын зүй тогтол гэж байдаг. Ерөнхий 11-12 сар өсөж явж байгаа 1-2 сар нөгөө хятадын цагаан сар, Азийн цагаан сар буюу тэ нөгөө алтны худалдан авалтантай холбогдлолтойгоор алт нэлийн ер нь holiday season-уудэр буюу 12 сар, 1-2 саруудаар өсдөг бол эргээд 3-4 сар, за 5-6 саруудаар гэх мэтчлэн хөдөлгөөнүүд маань илүү консультейшн хөдөлгөөн. Консультейшн өөрөө уналтын чиг хандлагатай байх иймэрхүү зүй тогтолцоод байгаад байдаг. Зуны хугацаанд бол алт нэг тийм амар супер хуучин яг олон жилийн дундаж яг таад одоо ингээл итгэхгүй бол зүгээр чат GPT-гээс ороод асуухгүй тий алтны яг улирлын шин чанартай өсөлт уналтын магадлалыг надад гаргаад өгөөч гэж асуугаад үз байж байгаа гаргаад хэлээд өгнө. Яг тэд нэрийг бас хараад үзээрэй заа. Ерөнхийн надад тиймэрхүү нүднэлийн анзаардаг. Ер нь 4-5 сард бол нэг хүсээд байдгүй консультейшн. Гэхдээ консультейшн илүү нэг down trend forward-тай болчдөг. За гэх мэтчлэн олон энэ зах зээл дээр ажиглаж болох зүй тогтолцоодыг ажиглаад за магадгүй 4 сар энэ хөдөлгөөн маань энэ дотроо арилжаалагдах болов. За үгүй бол өслөө гэхэд энэ дотроо. За тэгээ явандаа энэ хоёр value area-нууд чинь нийлээд том өөрөө бүтц болж хувирах гэдэг ийм л хүлээлт байгаа даа. Тэрнээс бол би одоо 4 сар 5 сард юу даймбайлтаа нь болоод за энэ эхлээд нөгөө лигтдийн хамт нь болоод шууд цаашаага өсөөд за энэ дайм бүр ингээд дэлхийн 3 дугаар хэмжээний болтлоо өргөшөөд цаашаага хүндрээд явдггүй юм бол алтыг би цаашаага энэ жилийн төгсгөлөөс өмнө ер нь 8-9 сараас өмнө юм шинэ all time ханшийг цаашаа шинээр тогтоож тренд гаргаж явна гэдэгт бол одоо хуучин олон жилийн тэр нөгөө өмнөх зүй тогтолцоод дунджууд за өөрийн харж байгаа туршлагуудыг тулгуурлаад харахад бол яг ийм хөдөлгөөн гарах магадлал бол нэлээд хязгаарлагдах болов уу гэж би хувьдаа харж байгаа шүү. Ер нь жоохон би нэг баг вебинар маркет watch хийж байгаа учраас жоохон том цагийн нэг давхар өөрийнхөө зүгээр бодлыг ярих юм бол за тэгээ дахиад төгсгөлд нь хэлье. Бидний бодол зах зээлд бол яг нэг өгүүлэхэд үнэндээ педлиж явахгүй хамаач явахгүй бид нар зах зээлийг таамаглаж мэдэх гэж оролдоод авах шаардлага байхгүй. Интрадей бол интрадей мэдсвийн бол мэдсвийн өөрөөсдийнхээ арилжааны арга барилаар тухайн үед хариу үйлдэлээ илүү чанартай гүйцэтгэл сайтай зөв гаргаад ашгаа хийж чадж байгаа бол окей. Зах зээл ирээдүйд өснө үү, унаа яг нөгөө хэлэхэд та урт хугацааны хөрөнгө оруулагч биш, swing position trader биш л бол яг нэг өгүүлэхэд бид нарт үнэндээ педлиж байгаа байхгүй. Ямар ч бүтээгдэхүүн. Гэхдээ зах зээлийн яагаад хөдөлж байгаа, яагаад өсөж байгаа, унж байгаа энэ учир шалтгаануудыг цаана нөлөөлж байгаа энэ учир шалтгаан суурь мэдээнүүдийг ойлгож явах юм бол дараа бид нар мөнхийн scalp хийхгүй, мөнхийн intraday хийхгүй явандаа хөрөнгө оруулагч болон position trader болохыг үгүйсэхгүй. Тэр цаг үед чинь та өөрийгөө давхар бэлдэж явах хэрэгтэй тий. Мэдээ суурь мэдээгээ ойлгодог. Одоо үед өөрийгөө тэгээ бэлдээд явж явах юм бол ирээдүйд суурь мэдээнүүдээ хараад position trader-үүдээ бас менежлээд явах юм боломжийг давхар өөрийгөө ингэж цаг хугацааны олдож байгаа. Тэгтээ дөрвийн цаг хугацааг бид нар зарцуулж байгаа юм чи өөрийгөө бас тийм скиллүүдэд бэлдээд явж явах зүйтэй юм болов. За тэгээд ерөнхийдөө богино хугацааны арилжаа хийдэг байсан ч гэсэн тухайн мэдээллийн шинж чанарыг зах зээлд нөлөөлөх bias-ыг нь ойлгож чадах юм бол илүү нөгөө нэг талын унаа нь усна гэдэг bias-ыг харах
тархины блоктой арилжаа хийх гэхээсээ илүү тэгээд зах зээл юу гаргаж өгч ийн өсч ийн унж ийн гэдгийг магадлал өндөртэйгээр зөвөр тодорхойлж чадах юм бол өсөхт нь яах вэ, унахт нь яах вэ гэж хариу үйлдэлийнхаа төлөвлөгөөг гаргаа явж хат. Бид нар бол уул шугамтай бол их алдахгүй юм байгаа. Бидний хамгийн том гаргадаг алдаа бол зах зээлийг таах гэдэг, ерөөсөө шууд тааж мэдэх гэж оролдоод байдаг. Шууд өөрсдийнхөө бодлыг зах зээлд тулгаад байдаг. Тэг өснө унана гэдэг. Тэгээд тэр бодол нь өөрөө арилжааныхаа гүйцэтгэл дээр гар үйл хөдлөлөөрөө болохоор яг нэг тийшээ харсан. Унана гэж бодсон бол унах шортын арилжаа, сейл арилжаа хараад байдаг. Гэтэл тань зах зээлд таны эсрэг өссөөр байхад сейл арилжааг хийсээр байгаад данцаа шудаачдаг иймэрхүү алдаг. Одоо туршлага багтай арилжаачдын иймэрхүү гаргадаг алдаанууд байгаад байдаг учраас бас тэрийг өөрөө туулаад өнгөрөөд үдцсэн учраас сануулж хэлэх гэж байгаа юм зорилготой educational төрлийн маркет ууч боллоо гэж ойлгоорой. За тэгээ бичлэгээ хитрхи урт болохгүй тулд энэ 7 хоногийнхоо маркет уучийг дуусгачих. За скул дээр бол болж игэл 7 хоног болгон бүтэн санд маркет ууч хийгээд явна. Бичлэгээ дуусгаад энэ скул дотор лайваар үзэж байгаа залуучууд тэр асуух зүйл, за цаашлаад ярилцах. За магадгүй энэ мэдээлэлтэй холбоотой хуваалцах зүйлүүд байх юм бол гоё чөлөөттэй open mic-тэй ярилцахад бэлэн байна. За бичлэгээ дуусгаад 1 минутын дараа уулзцгаая залуусаа.